Сайн байцгаана уу? Энэ удаа үзэгчдийнхээ хүсэлтийн дагуу 2020 оноос эхлэн 3 бүлэг гарсан байгаа Jujutsu Kaisen анимыг оруулахаар бэлтлээ. Бүх бүлгийг нь оруулах болохоор лайк, subscribe-а дараад хонхоо хасаагаа түлээж байгаарай. Баярлалаа. Нууцлаг зүйлийн клубд сургуулийн зөвлөлийн ерөнхийлөгч гэх нөхөр орж ирэн танай клубыг хааж хувцас солих өрөө болгоно. Итадорыг хөнгөн атлетикийн клубийнх тиймээс хүн дутуу болохоор хаанаа гэхэд би нууцлаг зүйлийн клуб гэж бичсэн гэхэд хөнгөн атлетикийн клубын дасгалжуулагч би засчихсан юм. Улсын аваргын тэмцээнд чи хэрэгтэй байна. Хэрв намайг ялж чадвал 50 орхийг гин. Тэдний сургууль дээр нэг нөхөр хараагдсан биет хайж явах ба хараал байгааг хараад энд цогцос буулгагджээ гэж бодно. Нөгөө хоёр жүрсэлтгөр болж дасгалжуулагч 14 м шиднэ. Итадоригийн ээлж болж яаж шидсэн болох уу гэхэд хүсснээрээ шидгэн. Манай хүнж бөмбөгийг шидэхэд хөл өмгийн хаалга онцгоно. Бүгд л гайхан харна. 23 м 12 см байв. Дасгалжуулагч шок. Нөгөө нөхөрч тэр үнэхээр хүчтэй юм аа. Хараалын хүчгүй байж гэж бодно. Итадорич явахгүй бол болохгүй нэгэд нөгөө нөхрийн хажуугаар гүн өнгөртөл хараалтай бит мэдрэгдэн араас нь явна. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Clothing-д баярлалаа. Энэхүү газар маань яг манай ярьж байгаа Jujutsu Kaisen болон сүүл гарсан Blue Lock, Demon Slayer гэх мэт олон төрлийн анимны мерч. Дээрээс нь эрэгтэй эмэгтэй олон төрлийн бэлэн хувцас бодолтаалж байгаа юм байна лээ. Загвар бүрээс нь цөөхөн байгаа гэсэн болохоор та нар маань энэхүү хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Итадори өвөөгөө ирэхээр ирсэн байв. Өвөө нь ийм зүйл авах хэрэггүй гэхэд танд биш совлогчд авсан гэв. Надад энэ ертөнцөөс явхаасаа өмнө хэлэх зүйл байна. Эцэг эхийн чинь тухай гэхэд сонирхол алгаа гин. Чи хүчтэй болохоор хүмүүс туслах хэрэгтэй. Аль болох олон хүнд тусалж, олон хүний дунд үхээрээ над шиг дуусаж болохгүй шүү гэснээр нас орно. Итадори совлогч руу залган өвөө маань нас орчихлаа гэж хэлнэ. Гэтэл нөгөө нөхөр жимлэг дээр ирчихсэн Итадори Южи би бол Жужусу ахлах сургуулийн Пүшигүрү Мегуми чамтай ярих зүйл байна гэв. Чамд байгаа зүйл тусгай зэрэглэлд хамаарах аюултай хараал. Надад өгөх хэрэгтэй гэхэд түүнд хоосон хайрцаг нь л байв. Хараалт бит дээд ангийнханд нь байгаа ба өнөөдөр лацыг нь авна гэж байсныг хэлэхэд Мегуми сандран тэд үхэх болно гэв. Энэ үед нөгөө хоёр нь клубийнхээ өрөөнд лацыг задлаа сууж байх ба дотор нь тасархай хуруу байв. Гэтэл гинэ тэдний дээрээс хараалууд гарч ирнэ. Манай хоёр ч яарангүй. Лацыг нь тийм амархан салгаж болдог юм уу гэхэд хараалын хүчгүй хүнд боломжгүй. Харин энэ удаагийнх хит хүчтэй. Тамга нь хуучирсан болохоор жирийн цааснаас ялгаагүй гэв. Сургуульд ойртон ирэхэд аимшигтай хараалын хүч мэдрэгдэнэ. Мегуми түүнийг эндээ үлдэхэд тэднийг орхиж чадахгүй. Хамт явна гэсэн ч түүнийг үлдээгээд цааш яв. Мегуми тэнгэрлэг ноход гээд хар цагаан нохоод уудан замдаа тааралцсан хараалуудыг устган явсаар нөгөө хоёрыг олж ирэхэд тэднийг залгиж байгаа харагдана. Би амжихгүй гэж бодтол гинэтл Итадори цонх хаглан орж ирээд хоёулангийн салган авахд Мегуми хараалыг устгаж чадна. Тэр юу нохоонууд вэ гэхэд тэр миний Шикигами хараал жирийн үед харагддаггүй ч үхэлтэд тулгарх юм уу онцгой газруудад харагддаг гин. Итадори би өмнө нь сүнсч харж байгаагүй гэхэд чи айхгүй байна уу гин. Айж байна. Хүмүүс үнэхээр л үхчихдэг гэдгийг өвөөгөөсөө ойлгосон. Тиймээс таньдаг хүмүүсээч болов жам ёсоор нь хүлмээр байна гэв. Гэтэл Сасакигаас нөгөө хуруу нь унах ба Мегуми тусгай зэрэглэлийн хараалт бий. Рёмон Сукунагийн хуруу. Хурд нь надад өг гин. Түүнд хараалт битийг өгөх гэтэл түүний дээрээс хараал гарч ирэн Итадорыг зүгт гээд түлхэнэ. Хараалч Мегумиг хан руу шидэн араас нь дайрна. Гэтэл Итадори дахиад л гараад ирнэ. Мегуми чамайг тэднийг аваад зүгт гэж хэлсэн биз дээ гэхэд чи ч аюулд байна гин. Южи хараалын дайралтуудаас болцсаар эцэст нь цохиулан Сукунагийн хурууг алдан хараалд баригдана. Дээш үсрэн хурууг амаараа зун авч чадна. Мегуми сандран надад өг чи идүүлэх нь гин. Южич төвчхээ байж идүүл хүчтэй болдог гэснийг санан хурууг залгичхна. Мегумич болохгүй гэж орилсоор тэр одоо үхэх болно гэж бодтол Южи хараалын хоёр гарыг тас татан сулрна. Хараал дахин түүн рүү дайрахад ганцхан дайралтаар устгаж чадна. Түүний гар нүүрэн дээр зурааснууд үүсэн өөр нэгэн нүд нэгдэж галзуурсан мэт инээж эхэлнэ. Тусгай зэрэглэлийн хараалт бит ам орчихлоо гэж сандрна. Сайхан цаг үе ирсэн байна. Эмэгтэйчүүд хүүхдүүд дүүрэн байгаа нь мэдрэгдэж байна гэж баярлтал. Нэг гар нь эсэргүүцсэн чи миний бие юу хийгээд байгаа юм буцааж өг гин. Сукуна түүнийг яаж удирдаад байгааг нь гайхна. Харин Мегуми чи одоо хүн биш хараалт бит чамайг устгах болно гэв. Мегуми юу хийхээ мэдэхгүй байж байтал түүний багш Гожо ирж гисэн зогсож байна. Энд юу хийж байгааг нь асуухад тусгай зэрэглэлийн хараагдсан битийг шалгахаар ирлээ. Олсон уу гэтэл Итадори уучлаарай би идчихсэн гэв. Гожоч нэрээ тийм байна. Сукунатай солигдож чадах уу? 10 секундын дараа эргээд ирээрэй гин. Сукуна тэдэн рүү дайран иртэл Гожо түүний нуруунд дээр суусан байв. Сукуна араас нь дайрч Гожо бултсаар эргээд түүн рүү дайрахад хурдан юм гэж гайхна. Дахин түүн рүү хүчтэй дайралтхийн барилгын хан нуран унсан ч Гожо юу ч болоогүй юм шиг л зогсож байна. 8, 9, 10
Цаг дууслаа гэтэл зүрх нь хүчтэй зохилон буцаад хувирна. Сукуна би удирдах чадахгүй байна. Энэ хүүхэд хэн юм бэ гэж гайхна. Южиг буцаад ирэхэд чи түүнийг хянаж чадаж байна гэхэд түүний хоолой сонсогдох нь ядаргаатай байна гин. Тэгээд өнгөрсөн гайхамшиг гээд түүний духанд хүрэн ухаан алдуулан унгана. Тэр сэрэхтээ бие алдаагүй байвал түүнийг Сукунаг хадгалах сав болгоно гэхэд тийм байсан ч дүрмийн дагуу цаазаар авах ёстой. Гэхдээ би түүнийг өхөлмөргүй байна гэв. Гожоч надад даатах гин. Южиг сэрэхэд сахиусаар дүүрэн өрөөнд гарыг нь хүлсэн байв. Гожо чамайг цаазлахаар болсон гэв. Южиж гайхах ба гэхдээ ялыг чинь хойшлуулж болно гин. Энэ бол чиний ийдсэн хараалтай адилхан зүйл. Нийт 20 байдгаас бидэнд 6 байгаа гэхэд гар хөлийн хуруунууд юм уу гэтэл Сукуна нийт 4 гартай гээд хурууг устгах гэсэн ч хуруу яах ч үгүй ба бид үүнийг устгах чадахгүй. Хараал өдөр ирэх тусам хүчтэй болж битүүмжилж чадахгүй болсон. Тиймээс чи хэрэгтэй. Чи өхвөл чиний дотор хараалч хамт өхөн. Манай ахмадууд их аимхай. Чамайг шууд алахыг хүсэж байгаа. Чамд 2 сонголт байна. Яг одоо өөхөх эсвэл Сукунагийн бүх хэсгийг олж өөртөө шингээсний дараа өөхөх гэв. Юужийн имлэг дээр клубийнхээ 2 дээр ирэхэд игүүчи ухаан ороогүй байв. Харин Сасаки надаас л боллоо гэд байлна. Юужи тэд мангас биш, хараалууд таны буруу биш түүнийг авчирсан миний буруу гэд явна. Гожо хэн өгснийг асуухад миний өвөө гин. Ийм үед уучлаарай гэд түүний ямар шийдвэр гаргасныг асуухад Юужи хүмүүс туслахыг сонгон дахин нэг хуруу идэнэ. Хараал гарч ирэн биеийг үүргэсэн ч зүгээр байв. Мегуми тэдэн дээр ирж Юужиг Токиод хар шидийн сургуульд сурах болсныг нь хэлнэ. Гожо ч эхний жилийнхэн гурвуулаа боллоо гин. Юужи өвөөгөө оршуулан салах ёс хийгээд хар шидийн ахлах сургууль дээр ирэн захиралтай уулзахаар болно. Гэтэл Сукуна чи толгойн биш юм уу? Энэ биеийг өөрийн болгоод хамгийн түрүүнд чамааг алах болно гэхэд нэр төрийн хэрэг байна гэв. Энэ тийм алдартай юм уу гэхэд Рёмон Сукуна бол 4 гар, 2 нүртэй догшин бурхан. Эрт цагт хүн байсан. Хар шидийн оргил үед хар шид хэрэглэгчид нэгдэн түүнтэй тулалдсан ч ялагдаж байсан. Сукуна гэж нэрлэгдэн хараагдсан биет болж олон үеийг өнгөрүүлж байгаа ч одоо хүртэл устгаж чадаагүй. Тэр бол хараалын хаан гэв. Тэднийг ороход чихмэлүү дунд нэг хүн сууж байх ба Гожог чи хоцорлоо гин. Түүнийг Яга Масамичи гэх ба сургуулийн захирал байв. Захиралч Юужиг ямар зорилготой ирснийг асуухад хар шид сурж Сукунагийн хурууг цуглуулахаар гин. Хараалтай холбоотой хэрэг болгонд чи оролцох юм уу гэхэд энэ бол өвөөгийн маань сүүлийн цахиас би хүмүүсийг аврахыг хүсэж байна гэв. Хин нэгний хүслээр хийх гэж байгаа бол чи тэнцэхгүй гээд хүүхэлдэнд хараа шингэн дайруулна. Одоогийн чи үхлийн ирмэгт ирвэл өвөөгөө ч харааж магадгүй. Дахиад асууя. Чи яагаад энд ирсэн бэ гэхэд Юужи хүүхэлдэнд дайралтаас болтон барьж аваад Сукунаг идэх нь зөвхөн миний чадах зүйл. Сукунагаас болж хүмүүс үхвэл надад хамаагүй. Миний буруу биш гэж өөртөө хэлхийг хүсэхгүй байна гэв. Захиралч чи тэнцлээ. Хар шидийн ахлах сургуульд 5 тайм орил гин. Гожо түүнийг дотор байранд авчиран Мегуми бид хоёр хуруунуудыг аваад ирэх болохоор чи эндээ хүлээж байхад л болно гин. Би залхуур чивтээд Мегумиг зовхыг хармааргүй байна гэхэд чамааг ашиглаж хурууг олно. Чи савнаас гадна хайх төхөөрөмж гэв. 3 дахь сурагч нь Токиод ирж байгаа ба манай хэд тосгоор ирсэн байв. Кугисаки Нобара гээд тэдэнтэй танилцсан. Эхний жилийн 3-аас 2 нь хөдөөнийх. Тийм болохоор Токиогоор газар үзье. Роппонгид очно гэхэд нөгөө 2 нь их л баярлана. Гэтэл хараа шингэсэн эзэмгүй байшин дээр ирнэ. Гожоч юу хийж чадахыг нь харнаа гэд Кугисаки Юужи хоёрыг оруулахар болж Юужид зэвсэг өв. Манай хоёр дотогш ороход Кугисаки түүнийг орхиод түрүүлээд явна. Хараал гарч ирэн Юужи рүү дайрах ба түүнийг ядах юмгүй устгана. Харин Кугисаки нэгэн өрөөнд орж ирэн хөөе тэр хараал өөрийгөө нуугдсан гэж бодоо юу гин. Гожо түүнийг шалгаж байгаа нь хараал хүн амын тооноос шалтгаалan илүү их хүчтэй болдог. Токиогийн хараал өөр төвшнийх гин. Кугисаки алх хадаас гаргаж ирэн дайрахад хараал бутран унана. Түүний ард нэгэн хүүхэд байх ба өөр нэгэн хараал гарч ирэн түүнийг барьцаална. Кугисаки юу хийх талаар эргэлзэн бодож байгаад зэвсгээ газарт хаяна. Гэтэл Юужи хан цөм зохиж орж ирээд гарыг нь тастан хүүхдийг авна. Хараал зогтоход Кугисаки тасархай гарыг нь сүрлэн хүүхэлдээтэй хадан устгаж чадна. Манай 3 хараал илэрсэн хүүхдийн хорих газарт ирэх ба туслах ажилтан хүмүүсийн 90%-ийг нүүлгэн шилжүүлэн битүүмжилсэн талаар хэлнэ. Юу ч тусгай зэрэглэл гэдгийг ойлгохгүй байгаагаа хэлэхэд 4-р зэрэглэлийг модон зохиураар ч устгаж болно. 3-р зэрэглэлд гар буу, 2-р зэрэглэлийг ангийн буу, 1-р зэрэглэлд танк байсан ч хангалтгүй бол тусгай зэрэглэлийг бөмбөгдөгч онгоцоорч устгах боломжгүй гэж тайлбарлан энэ удаагийнх яаралтай хэрэг ба тусгай зэрэглэл гэж тодорхойлсон гэв. Тэдний даалгавар бол тулалдах шаардлагагүй зөвхөн амьд үлдсэн хүмүүсийг аврах гин. Туслах ажилтан ч энгийн хүмүүсээс нууцлахын тулд хаалт хийн Мегуми тэнгэрлэг нохоо дуудан орцгоо. Тэднийг ороход 2 давхар байшин дотроо орон зайн гажуудал үүсэн асар том байгууламж болж орж ирсэн хаалгач алга болно. Тэд цааш явсаар том зааланд гарч ирэн үлдсэн 3 хоригдлын цогцсыг олно. Юужи цогцыг нь ч болов аваад явъя гэхэд шалгах ёстой 2 хүн үлдсэн. Цогцуудыг орхиод явнаа гэв. Манай хоёр ч муудалцсан зогсож байтал Кугисаки гинтл доошоо орон алга болчихно. Мегумич сандран нохоо хараалыг мэдрэх ёстой гэж боттол аль хэдийн нохоо нүхчихсэн байдаг.
Хурдан зогццгаая гэтэл тусгай зэрэглэлийн хараал тэдний хажууд ирж гисэн зогсож байв. Южи арай гэж хөдөлж ядан сэлмээ гарган дайртал гарыг нь тасдчихна. Южи Сүкунад хэрэг би үхвэл чи ч үхэн надад тусал гэхэд Сүкуна татгалзан надад дахиад 18 сүнс байгаа гэв. Хараалч тэдэн рүү дайрах ба Мегумиг Кугисакиг олоод эндээс зүгт харин гарсныхан дараа Сүкунатай солигдно гэв. Мегумич түүнийг хайн явах ба энэ үед Кугисакич хараалтай тулалдаж байгаа харагдана. Хараал Южи рүү араас нь хүчтэй дайран өвдөж байна, хэцүү байна. Хэрвээ би хуруу гидээгүй бол би энд үхэхийг хүсэхгүй байна. Зэрэг янз бүрийн зүйлс бодогдсон юу ч битгий бод гэж орилно. Харин нөгөө талд Кугисаки яг идүүлэх гэж байх ба Мегуми амжиж ирж түүнийг авна. Южи би өөрийгөө хүчтэй гэж боддог байсан ч миний буруу байж би үхэхийг хүсэхгүй байна гэж уйлна. Энэ үед захирлын хэлсэн хар шид хэрэглэгч нарт харамсахгүй үхэл гэж байдаггүй гэснийг санана. Хараал бол хүмүүсийн үзэн ядалт, айдас, харамсал зэргээс төрдөг. Тэр бүгдийгээ гартаа шингэн хараалыг зогсон ч түүнийг хаачхна. Гэтэл Мегумигийн нохой улих сонсогдож тэдний гарсныг мэдэн Сүкунатай солигдно. Нөгөө хараалч айд сандрах ба Сүкуна хараалыг дагуулan нөгөө хэд дээр очиход болно гэж бодон дагаад яв гэтэл нөгөөх нь түүн рүү дайрах ба Сүкуна ганц гараараа л хаана. Тэгээд бүр хаахта гарыг нь идгээчихнэ. Зөрүүлээд нөгөө хараалыг газар саван унгана. Чич тэр, энэ жаалч тэр хараалын талаар юу ч мэдэхгүй байна. Тиймээс жинхэнэ хар шидийг харуулъя гэд эзэмшил газар жихүүцлийн сүм гэв. Нөгөө хараалыг хэдэн хэсэг болгон хуваан биенээс нь өөрийнхөө хурууг олж авна. Дуусчихлаа. Одоо хурдан солигд гэсэн ч Южигээс ямар ч хариу байхгүй байв. Сүкунач их л баярлана. Харин гадаа нь Мегуми тусгай зэрэглэлийн хараал устгахчлаа. Одоо Южи аюулгүй эргээд ирвэл гэж бодтол Сүкуна түүний ард ирчихсэн. Тэр эргэж ирэхгүй гин. Сүкуна намайг ашиглаж байсныхын төлөөс гээд зүрхийг нь суглан гаргаж хайна. Би энэ зүйлгүйгээр амьдрч чадна. Харин тэр жаал надтай солигдвол үхэн. Бас дээрээс нь гээд 3 дахь хуруу гидэн одоо чамайг алах болохоор айж болно гэв. Мегумич тэр үхэх байсан ч хамаагүй эргэж ирэх болно гэхэд тэр зүгээр л бусдаас тэнэг жаахан хүчтэй л төдий. Саяхан л үхэхээс айж уйлгнаж байсан гин. Харин Мегуми түүний гар идэгсэн байна. Южи гарч ирэхээс өмнө зүрхийг нь идгэх хэрэгтэй гэж бодон нүүэ гэснээр шувуудууд нь түүн рүү дайрна. Мегумич араас нь дайрсаар Сүкуна юу ч болоогүй мэт болцсаар илүү их хараал ашиглгээд түүнийг зохино. Орочи гэд могоо дуудах ба могоо Сүкунаг хазан дээш явж нүүэж дайрна. Гэтэл Сүкуна могоог устган аль хэдийн ард нь ирчихсэн түүнийг аваад шидчихнэ. Араас нь ирж өшгөлөн нэмээд зохин хол шидэгдэхэд нүүэ түүнийг барьж авсан ч дахин зохиулаад унана. Мегуми илүү олон сайн хүмүүс хүсснээрээ амьдрахын төлөө аврах болно гэж бодон чамааг аврах үед ямар ч шалтгаан байгаагүй. Аюултай байсан ч чам шиг сайхан сэтгэлтэй хүнийг үхүүлэхийг хүсээгүй. Би баатар биш, хар шид хэрэглэгч. Тиймээс чамааг аварсандаа харамсаж байгаагүй гэхэд Южи буцаад гарч ирэх ба ойлголоо гэд инээгээд зогсож байдаг. Миний цаг дуусаж байна. Та нарт санаа зовох хэрэггүй байх. Удаан амьдраарай гэд газарт унана. Хотын төвд хараалууд нэг хүнтэй Сүкунагийн хурууг ашиглан түүний хүчийг шалгасан талаараа ярилцаж байгаа харагдана. Зааварлагч тэдэнд юу ч болсон тулдаж болохгүй гэж анхааруулсан ч ийм зүйл болчихлоо гэхэд Гожо тусгай зэрэглэлийн хараал илэрсэн. Тэгээд амьд үхсэн тодорхойгүй 5 хүний араас Шинковуудыг явуулж байгаа нь дээд тушаалын хүмүүсийн хийж байгаа зүйл байх. Буруутныг хайж байхаар дээд албан тушаалтнуудыг бүгдийг нь алчхыг гэв. Гэтэл гаднаас нэгэн эмэгтэй орж ирэх ба чи түүнд их сайн байжээ. Түүнийг хүснээрээ салгаж болно үстэй гэв. Манай хоёр сургуулийн гадаа сууж байх ба Кугисаки удаан амьдраарай гэж өөрөө өгчхэр яах юм? Чи анх удаа хамтрагчаа алдаж байна уу гэхэд ойролцоо насны бол анхных гин. Би түүнийг 2-7 хоног л мэднэ. Түүнийг үхсэнд уйлаад байх амархан эмэгтэй биш гэсэн ч түүнд хэцүү байгаа харагдана. Гэтэл тэдэн дээр нэг эмэгтэй ирэх ба Мегумиг урваачихсан. Чи ямар оршуулганд оролцож байгаа юу гэхэд түүний ангийнх нь дуугүй бай. Өчигдөр тэдний нэг нь үхсэн гэв. Нөгөөх нь ч хачин царайлан эртхэн хэлэхгүй гэж уурлана. Кугисаки тэдний хэн болохыг асуухад манай дээд ангийнхаа гин. Тэр бол Зэнийн хараалтай хэрэгсэл ашиглахдаа хамгийн шилдэг нь. Инумаки бол хараалт үг хэрэглэгч. Харин тэр панда бас Окоцу гих цор ганц хүндэтгэж болох хүн байгаа гэв. Пандач гашуудаж байхад нь уучлаарай. Та нарыг Киотогийн салбар сургуультай хийх арга хэмжээнд оролцуулмаар байна гин. Кугисаки юу болохыг нь асуухад сургууль хоорондын тэмцээн 2-3 дугаар жилийнхэн оролцдог гэхэд 3 дугаар жилийн тэнгүүд шийтгэлтэй байгаа болохоор та нар оролцоно. Тэмцээнд 2 сургуулийн захирлуудын сонгосон тэмцээнээр өрсөлдөнө. Ер нь бол эхний өдөр багийн тулаан, 2 дахь өдөр ганцаарчлсан тулаан байдаг аа гин. Кугисаки хар шид хэрэглэгчид хоорондоо тулдах юм уу гэхэд тийм ээ, алхаас бусад юу ч байсан хийж болно гэв. Манай хоёр ч зөвшөөрч хүчтэй болохын төлөө юу ч байсан хийнэ гин. Хараалуудын зорилго бол хүмүүс хараалуудын байр суурийг солих ба хурамчуудыг үгүй хийх хэрэгтэй. Тиймээс хар шид хэрэглэгчдийг яаж устгах талаар
түүнээс асуухаар ирсэн гэхэд хоёр зүйлийг хийвэл ялна. Эхнийх нь хамгийн хүчрэхэг Гожо Сатаруг тулалдах боломжгүй болгох. Хоёр дахь нь Рёмон Сукуна буюу Итадори Южиг өөрийн талд оруулах гэв. Тэр чинь өвчгсөн биз дээ гэхэд харин л дээ гээд хийнэ. Харин энэ үед Южи Сукунатай уулзаж байгаа харагдана. Сукуна овоолсон ясны орой дээр сууж байх ба түүн рүү нэг яс аван шиднэ. Араас нь дайрсан ч Сукунад юу ч болдоггүй. Уйтгартай амтан гээд өшгөлөн унгана. Юун газар болохыг асуухад миний эзэмшил газар бас бид арай өвчхээгүй байна. Хэрвээ миний нөхцөлийг зөвшөөрвөл зүрхийг чинь эдгээж ам оруулна. Нэгт намайг өргөтгөл гэж хэлэхэд 1 минутын турш бие өгнө гэхэд Южи татгалцсан хорон санаатай амтан гэдгийг чинь ойлгосон гин. Харин Сукуна тэр 1 минутанд хэнийг ч алж бас гэмтээхгүй гэж амлана. Итгэхэд хэцүү байгаа бол гэрээ байгуулж болно гэв. Южи ч зөвшөөрч байна гэд босч ирснээ түүнийг зохиж аваад ингээд зөвшөөрчихнө гэж бодсноо зүгээр ам оруул чамаас л болж үхсэн гэж уурлана. Сукуна энд үхлээ тулалдаад чи ялвал зүгээр амьлуулъя. Харин би ялвал миний нөхцөлийн дагуу амьдруулнаа гэв. Южиж болж байна. Би чамд үзүүлээд өгнө гэтэл толгойг нь тасалчихна. Миний мөрөөдөл бол хар шидийн ертөнцийг шинжлэх. Дээд тушаалтнуудтай зууралдаад ямар ч нэмэргүй. Тиймээс багшлахыг сонгосон. Тэд бүгд авьяаслаг. Ялангуяа 3 дахь жилийн Хакари, 2 дахь жилийн Окоцу. Тэд надтай энэ тэнцэх хүчтэй болно гэд. Южиж бас тэдний нэг байсан гэж бодно. Нөгөө эмэгтэй ч би ажилдаа орлоо гэтэл Южи босоод ирнэ. Бүгд гайхан харна. Гожоч эргээ тавтаа морил гин. Ганц нүдэд бид нийлээд Гожог алж чадахгүй гэж үг гин. Нөгөө нөхөрч алхаас илүү түүнийг битүүмжилсэн дээр гэв. Тэгэх боломжтой гэж үг гэхэд тусгай зэрэглэлийн хараалт биет орон зайн шоронг ашигланаа гэв. Рестораны ажилчид ч юу ч захиалахгүй байж бүтэн ширээ эзлээд гэж ярилцсан. Ахлах ширээн дээр нь иртэл ганц нүдэд түүнийг шат ачхна. Хүмүүс айд сандрах ба ресторанд байсан бүх хүмүүсийг шатаан Гетоогоос би Сукунагийн хуруутай харьцуулбал хэр хүчтэй вэ гэхэд 8-9 хуруу байхаа гин. Тэгвэл хангалттай надад орон зайн шоронг өг. Оронд нь Гожо Сатаруг алнаа гэв. Мигуми алуулсан хоригдлын ээж дээр ирэн болсон бүхнийг тайлбарлан уучлалт байна. Харин Гожо Южиг хараал удирдах сурах хэрэгтэй гин. Южи би сул дороогоос болж хэнийг ч аварч чадаагүй. Бас Мигумиг алах шахсан. Би хүчтэй болохыг хүсэж байна гэхэд Гожо их л баярлана. Гожо лазтай ундаануудад хүчээ ашиглан энэ бол хараалын хүч. Харин энэ хараалын техник гэхэд Южи юу ч ойлгодоггүй. Эхнийх нь хараалын хүчээр мөрөгсөн бол хоёр дахь нь хараалын энергийг ашиглан жүцүүгээр мушигсан гин. Южи ч тэгвэл би хараалын техник сурах хэрэгтэй юм байна гэхэд чи хараалын техник ашиглаж чадахгүй гэв. Хараалын техник бол төрсөн цагаас л хүний биед байдаг зүйл. Тиймээс жүжүцүү хэрэглэгчдийн хүчний 80% төрөлхийн авьяас гэхэд Южи гутран унана. Гожоч давуу талаа сайжруулах хэрэгтэй. Ойрын тулааны чадвараа хараалаар сайжруул гэхэд би чадна өмнө нь хийж үзсэн гэв. Гожо ийшээ зохиод үз гэхэд Южиж цохих ба үүнд хараалын хүч байсангүй. Хараалын их усүр бол сөрөг мэдрэмж. Чамд тэр үед уур хилэн болон айдас байсан байх гин. Сэтгэл хөдлөл их үед хараалын хүчээ дэмий үрхэхгүй тулд сэтгэл хөдлөлөө дарах бэлтгэл хийдэг. Чи хамгийн төвөгтэйг нь хийх болно. Тэр бол кино үзэх гин. Бас захирлын хараалт хүүхэлдэг тэврэх ёстой гэв. Харин нөгөө талд Мигуми бэлтгэлээ дуусчаад дээд ангийнхантайгаа ярилцаж байгаа харагдана. Энэ үед Сукунагийн хэлсэн зүйлийг бодон надад тусгай зэрэглэлийн хараалыг ялах боломж байгаа юм байна гэж бодно. Харин Южи нөгөөтгөө тэрвэрчихсэн кино үзээд хэвтэж байдаг. Гэтэл нөгөөх нь гинтл нүүрэн дундуур зохиод авна. Гожоч хийх ажилтай болохоор хичээгээрэй гин. Бас үхсэн байх үедээ Сукунатай ярилцсан уу? Зүрхийг чинь эдгээсний төлөө гэрээ санал болгосон уу гэхэд ярилцсан санагдаж байгаач юу ярьснаа санахгүй байна гэв. Гожо Ижичитэй хамт захиралтай уулзахаар явж байх ба гинтл машинаа зогсоо гэв. Өөрөө бууж үлдээд түүнийг төрүүлээд явуулна. Гэтэл түүний дээрээс ганц нүдэд гинтл дайраад ирнэ. Түүний хэн болохыг асуухад хананд галт уул үүсгэн дэлбэлнэ. Ганц нүдэд санснаас амархан байлаа гэж баярлахад Гожод дайралт нь огт нөлөөлөөгүй байдаг. Хараал байж маш сайн ярилцаж байна. Мөн асар их хараалын хүч. Бүтгэгдээгүй тусгай зэрэглэлийн хараал байна. Тэр одоогийн Сукунагаас ч хүчтэй байх гэж бодно. Ганц нүдэд шавжнуудаар дайруулан давхар тэднийг дэлбэлнэ. Гожо хоош ухрахад хажуунаас нь гарч ирэн толгойг нь шатаан нуруунд нь хүрэн дэлбэлээд ингээд л болоо юу? Ийм сул дорой амтныг хит өндрөөр үнэлжээ гэд явах гэтэл Гожо хийсэн зүйлээ дахиад хийлээ. Алдаанаасаа суралцалдаа гэв. Ганц нүдэд юу болоод байгааг асуухад чи үнэндээ намайг оноогүй гэхэд би чамд хүрч алсан гэв. Чиний хүрсэн зүйл бол бидний хооронд орших хязгааргүй. Гараа өг чамд үзүүлье гэхэд нөгөөх нь ч муухай царайлан гараа сунгана. Гэтэл үнэхээр түүнд хүрч чадахгүй байв. Гожоч түүнийг гараас атхан араас нь зогсоор өшөглөн унгана. Миний жүжүцүү хязгааргүй бодит байдалд авч ирдэг. Хараалт техникийг буцаах улаан гэснээр аимшигт дэлбэрэлт үүснэ. Ганц нүдэд модон дундуур шидэгдэн явхад Гожо араас нь ирэн дахин дайрч эхэлнэ. Энэ үед ганц нүдэд Гетогийн хэлсэн
чи үхэх болно гэснийг санан онож чадахгүй бол эзэмшлийн хүрээндээ оруулахад болно гин. Гэтэл Гожо Южиг дагуулад ирсэн байх ба тэр бол үзэгч гэв. Южич гайхаж түүний толгой дээр пүүжи уул байна гин. Гожо түүнийг хурдан сурч байгаа учраас хурдан дараагийн шат руу орох хэрэгтэй гэж бодон түүнд Жүжүцүгийн оргил эзэмшлийн хүрээг яаж үүсгədгийг харуулахаар авчирсан байв. Ганц нүдэд өөртөө саад болох зүйлээ өөрөө авчирж байдаг мунхаг амтан гэхэд зүгээр дээ. Ягаад гэвэл чи үнэхээр сул дорой гэв. Ганц нүдэд ч уурлан түүний толгооноос 3 тийш гал оргилон намайг битгий бас чамайг залгих болно гэж орлоно. Эзэмшлийн өргөтгөлд гэснээр тэднийг харанхуй бүрхэн авч орчин галт уулын лав болон хуурна. Южи юу болоод байгааг асуухад хараалын техник ашиглан эзэмшил газраа үүсгэж байв. Та нарын хорих газар харсан зүйл бол хараалын техник ашиглаагүй дутуу эзэмшил. Хэрвээ бүрэн эзэмшил байсан бол та нар бүгд үхэх байсан гэв. Эзэмшил үүсгэх нь маш их хүч зарцуулдаг. Түүнийгээ дагаад хүч нь нэмэгдэж энд хэрэгэлсэн техник нь гарцаагүй ондог. Үүнийг эсэргүүцэх аргууд ч байдаг. Түүнийг жижүүцүүгээр хаах эсвэл эзэмшлээс нь зугтах. Гэхдээ бараг боломжгүй. Хамгийн үр дүнтэй арга нь өөрийн эзэмшлийг үүсгэх. Хоёр эзэмшил үүсснээр илүү хүчтэй намгайлна гэхэд ганц нүдэд тэдэн рүү дайралт хийн. Гожош нүдний хаалтаа тайлахад түүний дайралт зогсно. Эзэмшлийн өргөтгөл хязгааргүй хоосон гэснээр хязгааргүй орон зай болон өөрчлөгдөнө. Гожо түүний толгооноос татан тасдахад эзэмшил арилж ганц нүдтийн толгой өнгөрөн унана. Түүний хин явуулсан талаар асууж байх үед Гето болон Ханами нар тэднийг ажиглаж байгаа харагдана. Гето би тэдэнд харагдаж болохгүй болохоор явлаа гэхэд Ханами түүнийг аврахаар явна. Гожо яах гэж ирсэн хин явуулсан талаар нь асууж түүний толгой дээр гიშгэн зогсож байтал Ханами тэдэн рүү дайран ганц нүдтийн толгойг аваад зүгтэнэ. Гожо түүнийг ганц нүдтээс ч илүү юм гэж бодон Южи болон бусдыг нь тэднийг ялж чадхаар хүчтэй болгомоор байна гэв. Энэ үед Ижичи захирал дээр ирчихсэн сандран сууж байх ба захиралч тэр хоцорч байна гэж уурлана. Харин Гето орон сууцны нэгэн хаалгаар орон далайн ирэг дээр шилжин гарч ирнэ. Тэнд байх нөхөр ганц нүдтийг яасныг асуухад үхлийн ирмэгт байгаа Ханами аврахаар явсан гэв. Хилж тусаагүй байтал Ханами ганц нүдтийн толгойг барьчихсан орж ирнэ. Ингээд өнгөрсөн азтай хэрэг гэхэд ганц нүдэд уурлахаас өөр юу ч хийж чадахгүй. Чи одоо ойлгосон байх. Гожо Саторог зохих цагт нь өөрсдийн давуу талаа ашиглан битүүмжлэх болно. Бид 10 сарын 31-нд Шибуяд хийн гэхэд Махито гэх нөхөр эсэргүүцэх зүйл алгаа гин. Панда эхний жилийнхэн хайцсан талаар асуухад уух юмд явуулсан гэв. Пандач тэдэн санаа зовход жоохон хүүхдүүд биш шүү дээ гин. Үгүй дээ өнөөдөр Кётогийнхэн ирж байгаа биз дээ. Тэдэнтэй тааралдвал асуудал үүсэх байх гэхэд нөгөө хоёр аль хэдийн Кётогийн хоёр нөхөртэй таарчихсан байдаг. Тодо гэх нөхөр эднэр 3 дугаар жилийнхний оронд орох юм уу гэхэд хамт яваа Макигийн ихэр буюу Майн танай ангийн хүүхэд нас барсан биз дээ. Зүгээр үү? Эсвэл та нарт хамаагүй юу гэж тэднийг үднэ. Хүнч биш, хараалч биш амьтан үхсэн нь сайн хэрэг биз дээ гэж инээн. Харин Тодо тэднийг Окоцугийн оронд оролцож чадах үгийг нь мэдмээр байна гэснээ Мегумигээс ямар эмэгтэй таалагдгийг нь асууна. Нөгөө хоёр ч гайхан Мегуми анх уулзаж байгаа хүндээ яасан гэж хэлэх юм гэхэд би уйтгартай ирчүүдийг үзен яддаг. Миний сүүлчийн солилцооны арга хэмжээ уйтгартай байвал юу ч хийж магадгүй шүү гэв. Мегуми хүний өөрийнх нь өвөрмөц зан чанар л чухал гэхэд уйтгартай юм гээд түүн рүү дайрна. Харин Май Кугисакиг зогсооно. Өнгөрсөн жил Гетогийн алан хэдэх ажиллагаанаас болж чөтгөрийн жигсаал болсон. Тусгай зэргийн болон 1-р зэргийн 5 хараалыг ганцаараа хариуцсан гэгддэг. Товдо юм уу гэж бодно. Мегуми мэлхийнүүд гаргаж ирэхэд Товдо нүд нэрмэгт зур түүний ард гарч ирэн аваач иччихнэ. Ар араас нь дараалан дайрч Мегуми юу ч хийж чадахгүй хэцүү байдалд орно. Чамаас тулдах хүсэл мэдрэгдэхгүй байна гэхэд би хүчээ барьж байна. Ингэж байгаа бол үзүүлээд өгье гэтэл Инумаки түүнийг зогсон Панда зохин холдуулна. Товдовч би явлаа гэд тэр жигтэй уйтгартай байхгүй бололтой гэд Мегуми рүү харна. Бас Окоцуг оролц гэж хэлээрэй гин. Харин нөгөө талд Кугисаки газар унсан байх ба Маки түүнийг хамгаалахаар ирсэн байв. Тэднийг ярилцаж байх үед Кугисаки түүнийг боож унгана. Гэтэл Тодо хоёр нь "Май, явцгаая" гин. Кугисаки ярилцаж байсан зүйлийнхэн талаар асуухад Маки "Би энэ шилгүүгээр хараалыг харж чадахгүй. Хараа шингээсэн эд зүйлсийг л ашиглаж чаднаа" гэв. Тэгвэл яагаад жужуцу хэрэглэгч болсныг нь асуухад гадуурхагддаг байсан би алдартай жужуцу хэрэглэгч болвол гэрийнхнийхээ яахыг харах гэсэн юм а гин. Харин Кётогийн захирал яага захирлыг хүлээж байтал Гожо орж ирэн тэр ирэхгүй гэв. Эртэд баярлсан шүү. Гакуганжи захирлаа гэхэд юунд гэж гайхна. Итадори Южитэй холбоотой хэрэг дээр та оролцсон биз дээ гэв. Өвгөн ч одооны залуучууд гэж хүнтэй ч аятайхан хайрцаж чадахгүй гэхэд чамайг хүндлээд байх бодол алга. Сүүлийн үеийн хөгшчүүд төвөгтэй юмаа гэд ганц нүдэд Ханами нарын талаар хэлнэ. Өнгөрсөн жилийн Гетогийн хэрэг, сая гарч ирсэн Сукунагийн сав, бас та нарын уйтгартай байр сууриа хадгалах гэсэн хүчний давалгаа яах ч аргагүй болтлоо томорч байна.
цаашид гарч ирж байгаа залуучуудыг тусгай зэрэг гэхээс өөрөөр хэмжих арга байхгүй. Би ганцаараа та нартай тулалдаж байгаа юм биш шүү гэд явна. Энэхүү анимны маань эхний хэсэг дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр нь иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.